Хацныхаа ардаас ингээд дэврүүлж агаад дахиад ингээд дэврүүлнэ. Зүгээр л гинт бичлэг хэлүүлмээр санагдаад энэ бичлэг хэлүүлж гэлээ. Би бичлэгийг амар худсан байна. Ар худсан гэж би угаасаа нэг амар бичлэг хийдэг байгаачгүй. Тэгээд хэцүү хамсууд бичлэг хийсэн мэдгүй байна. Бараг жил нь л 2 жилийн өмнө. Жилийн өмнө юм болов бичлэг хийсэн. Тэгээд тэрнээс хойш бичлэг хийгээгүй. Одоо зүгээр л бичлэг хиймээр санагдаад. Тэгээд бичлэг хийлээ. Гэтэ би энэ пазл үнэхээр мэдэхгүй. Би тэгээд монголоор ярмаарсан байхгүй. Яг би чинь монголоор ярина л та. Гэтэ зүгээр л одоо ойр өдрүүдэд яа тийм монголоор ярмаарсан надад. Тэгээд ойр өдрүүдэд угаасаа айгүй хэцүү стресстэй байгаа. Ингээд тараглаад тэгэл дахиад ингээд батг гараад тэгээд үс хайр унаад байгаа. Үсний асуудал түүнийх нь үс мөр үнэ. Би ингээд угаасаа үсээ ингээд буддаг болохоор миний үс ингээд гэмтэх нь ойлгомжтой л та. Гэхдээ ингээд мэлээс ингэж амар унж байгаагүй. Гэхдээ одоо амар унж байна. Тэгээд үсээ ингээд гэмтэх контрол ингээд ургуулж байгаа. Гэтэ би бүр ингээд үсээ бас будмаар байгаа байхгүй юу? Надад санаа сайхан гэвэл би баруун жилийн өмнө бичлэг постлсан байхгүй юу? Шалгалтанд явж нэгдэг бичлэг. Тэгээд тэр чинь ингээд миний дундын шалгалт байсан. Би тэгээд сая төгсөө шалгалт өгсөн. Бичлэгийн хайн өгсөн. Тэгээд одоо юу нөх өстэй? Праксис шалгалт гэж шалгалтын стресс надад амар их байсан. Би бүр ингээд өдөр болго ингээд амар стресстэйсэн бүр. Тэгээд шалгалтлаа тэнцэхгүй бол яана би. Тэгээд яаж юм цаашдаа байна гэд. Мэдгүй надад бүр амар стресстэйсэн. Би бүр ойрын үед амар стресстэй байгаа. Яагаад байгаа мэдгүй ч нэг бүр жижиг юм дээр хүртэл ингээд өмнө зүгээр л ингээд хаждаг байсан юм. Одоо надад бүр амар стресстэй санагдаад тэгээд би ингээд тэрийг ингээд дахиж улам бодоод байнга бодоод ингээд зүгээр ингээд хайж чадахгүй нэг юм тийм сонирм болсон байгаа өрд. Тэгээд би яагаад байгаа ч өөр ойлгохгүй байна. Миний бас төрсөдөр болсон. Би ингээд альбиасаар 23 нас хүрсэн. Өмнө нь ингээд миний төрсөдөр амар чухал үг байхгүй ингээд. Тэр жилийн хамгийн чухал өдөр бол миний төрсөдөр гэдэг. За бүр дандаа. Тэгсэр нэ яагаад ч энэ жил ингээд би төрсөдөр жоохон гуниглаад байсан. Тэгээ ойр үед ингээд хад стресс таваа шалтгаан ингээд би ингээд гэрээ санаад. Өмнө нь бол ингээд би энэ чинь цагаас хойш гэрээ тэгж амар санаж байгаагүй. Гэхдээ энэ жил бүр амар их санаад ойрын өдрүүд ингээд сүүлийн 1-2 сар бол би бүр гэрээ амар санаж байна. Тэгээд яагаад тогтсон ингэж байгаа шалтгаан өөрөө ч ойлгохгүй байна. Энэ ямар би нэг авчихаа. Одоорой ирлээ. Хүнд нэг юм хамгийн ингээд уналтгүй гэж байдаг шүү дээ. Үнэхээр тэгж уналтгүй гэж байдаг бол яг одоо л миний байгаа уял миний уналтгүй явах гэж бодож байна. Зүгээр л тэр чигтээ ингээд бүр ингээд бүтэж байгаа нэг шигч байхгүй. Тэгээ би тэрэндээ өөр их стресстэй тэгээд амар ядаргаатай байгаа. Би дүүнерт хаханд өссөн баггүй юу? Тэгээд ингээд дүүнерт аим. Тэгээд би ингээд дүүнерийнхаа ингээд төгслийн маяр ч юм уу гээд өнгөж анх сургууль орж байгаа үед тэгээд нэг ингээл одоо жоох хүмүүсийн ингээд хилд орж байгаа юм уу ч юм ингээд тийм юмнуудыг би алгасаад байгаа юм санагдаад байгаа за яагаад ч юм. Тэгээд би өнөөдрөөс хойш ингээд бичлэг хийж эхлэх юм л гэж зөндөө бодсон л та. Даанч ингээд ярих юм болтгоо байхгүй надад ингээд би юу ярих вэ надад би ингээд тийм ярих юмтай сонирхолтой хүн мөн үү? Нэг ярих хөнгөө мэдээж ингээд худлаа хэрэгтэй хэрэггүй эсвэл худлаа юм ярмаар санагдаад байгаа байхгүй юу?
Тэгээ одоо миний үс бол ерөөсөө л бүр гамшиг. Ерөөсөө байж боломжгүй. Би одоо ингээд хүсэг өстөр ингээд унахаас өмнө угаад унсан ч гэсэндээ одоо ингээд харж байна ингээд таслагтай нэг юм ерөөсөө л ингээд бүтэхгүй ингээд болт бүтэж байгаа ингээд нэг ширхэж байхгүй байгаад байгаа байхгүй юу? Нэрэн хүмүүсүүд төр ингээд би бүр ихээр бүр германаар ярих хүсэл бүр ингээд бүр ямар ч хүсэлгүй гэдэггүй би зүгээр л ингээд монгол хэлээр ярмаар байдаг. Тэгээ хамгийн сонир шүүд ингээд миний хажууд ингээд манай найзууд ингээд бүгд байгаа л та. Тэгсэр ингээд би яад ч юм ингээд амар гонглоод ингээд улам өөрөөрөө зовоол тэгэл ингээд бидний стресстэй л ингээд байнгын стресстэй л байгаа би зүгээр. Тэгээд би шалгалтаа өгсөн. Шалгалтандаа тэнцэн л дээ. Тэгтэл би ингээд бодсон гоо хэрэг би шалгалтаа тэнцчих юм бол ингээд бүх юм сайн болоод ингээд би ингээд стресстэй болоод ингээд шууд ингээд амьдрал маань ингээд өөрчлөгдөл их юм л биш боддоггүй. Тэсэн чи үгүй байсан нөхөө би шалгалтаа хариуг авсан ирнэ. Ингээд амар баярлах байх шиг яг тэр өдөр жоохон баярлсан л та ингээд тэнцэж гэж бодсон ч гэсэндээ ингээд их тийм тэрхэж бодлоо би. Ер нь ингээд ариун амар сонирм байгаа. Гэтэ биш үү. Би бол ингээд юу авах байхгүй. Сошиал дээр л мэдээж ингээд жаргалтай байгаа үед ингээд постлоо шүү дээ. Би ингээд ингээд тийш явлаа, ингэж амарлаа, ингэж явлаа. Тийм бэлэг авлаа ч юм уу тийм. Тэрнээс шүүл яг ингээд байгаа байдал бол нэг юм шүүлээ. Тэг ингээд би ингээд харгалцсан хүмүүс юм харгалаагүй гэж байгаа ингээд хүмүүс өөрөөрөө ингээд юм сайн мэддээ шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүмүүс ингээд яг өөрөөсөө юу болохгүй аль нэг юм нэмэгдсэн байдаг сайн мэддээ шүү дээ. Яг тэрэн шиг би ингээд болохгүй. Ингээд сошиал дээр ингээд гадаадд байж байгаа хүмүүс гэд амар жаргалтай харагдаад байгаа байх. Тэгтээ яг үнэндээ тийм амар жаргалтай бол бас биш бидгүү гэдэг. Тэр нь л ингээд би ингээд гоё ингээд яг байгаараа тийм ингээд бис амар жаргалтай байгаа. Анаа ингээд нэм гоё харуулж болно. Гэхдээ ингээд сүлдээ бол ямар ч хүсэлгүй болдго юм байна хүн. Тэ ингээл энэ өдрүүд өнгөрөөд зүгээр болно л доо. Тэг яг тэр өдрүүд ингээд зүгээр болсны ардаас нь би ингээд ядаж ингээд би нэг юм энэ мэдрэмжийг мартахгүй байхгүй юу. Тэгэд энэ мэдрэмжийг би ингээд хаяад хүмүүс ингэдэж штэ. Тэр үедээ яг мэдэрсэн мэдрэмжээ дараа нь ингээд ботход ингээд мартцдаг штэ. Тэгээ би болохоор тиймэргүй байна. Зүгээр яг энэ одоо ингээд миний мэдэрч байгаа мэдрэмж маань ч гэсэндээ надад жоохон тийм чухал байгаа байхгүй юм нангин ч юм уу тий. Би үгүй дахиад хэцэж ингэж ийм онолт үедээ байгаа юм лээ. Одоо амар сахилж байна. Тэгээ яг гадаа амар халуун маань хүртэл намайг стресстэй гэдэг. Зүгээр ингэ жижиг юм зав ингэ жоохол ингэ стресстэй. Тэмүүдийг одоо ингэ байнгын стресстэй биш үү. Тэгэх юм бол ингэ бүх юм цаанаас угаасаа бүтэхгүй болчихсон юм шиг байна. Угаасаа ингэ толгойн дотор ингэ ёо ингэ угаасаа бүтэхгүй маань энэ инглээ. Намайг стресс түлхий, нэр түлхий гэж бодож байгаа болохоор тэр чигтээ нэг монголчууд ярьдээс та амны бэлгээс хаштай бэлэг. Биш ээ. Юу лээ? Амны бэлгэрч лөө. Тиймэрхүү ярьдаг. Яг тэрнтэй яг адилхан. Лип лайнер ашиглаж чаддаггүй байхгүй юу? Гадаа тэнгэр дуурж байна бүр. Лип лайнер ашиглаж чаддаггүй байхгүй юу? Тийм болохоор ингээд би зүгээр ингээд хөмсгний харандаараа. Гэтэ энэ бол ингээд миний хөмсгний харандаа яг үнэндээ биш за. Би ингээд нэг жижигхэн яг юм хөмсгний харанд амар нарийнхан тийм үстэй юм байсан. Тэгээд тэрийг алуулгацсан. Тэгээд зөв өмнөд хэрэгэлдэг байсан юм ингээд ашиглаж байгаа. Тэгээд зүгээр ингээд хүрээлцдэг. Гадаа бороо орж байна. Амархан цанх байгаа л надад. Би хараалаа. Тэнцэнийг хараасан юм. Тэр хаач. Юу болох ч вэ? Амны урд ингэ тайлгаа байхгүй юу? Энэ ингэ толинд ингээл шууд эндээс хараа бодоод байгаа юм шиг. Би бол нэг хараа мөтө хүн айртахгүй л харахгүй байхгүй. Ингээд яг миний нэг өмнөх бодох шиг болохгүй байх уу? Болохгүй байна. Ингээд угаасаа ингээд ширхэн ингээд бүдүү би зүгээр нэг хайцалт юм уу? Энэ өөр юм. Хийвэл зүгээр л юм болов. Германаар ингээд штимунс шван хүмүүс нэрэлдэг байхгүй юу?
огцон байж байгаа л нэг байж байгаа сэтгэл санаа амар гоё. Тэгээ дахиад байж байгаа сэтгэл санаа нэг огцон мөнгө өөрчлөгдөв. Ингээд ийм хоёр туйлтай гэх юм уу? Яг тийм одоогоор надад яг тийм байгаа заяа. Би ингээд амар сэтгэлээр унж байгаа л байж байгаа л. Тэгэл хэдэн минут нэр зүг зүгээр болчихсон. Тэгээ амар жаргалтай. Тэгэл байцнаа дахиад хэдэн минут нэр дахиад стресстэй тэх юм. Уг нь л ингээд энэ зөвхөн ингээд сарын дээр ирсэн байгаа үед л тийм байдаг байсан л да. Одоо л ер нь л байна л тийм байна. Тэгээд ялангуяа бас стресстэй дахиад нэг юм миний өсвөл мөн хэрэг бүр амар том асуудал юм. Би бүр амар эрүүл хөстэй байхаа хүсэж байгаа гэсэн би ингээд план баймаар энэ хүү. Яах вэ би? Тэг би нүдээ яагаад өнгөр боддог. Гэтэшээ миний хамгийн их үзээд дүүм бол яагаад. Гэтэ би яагаад боддог. Яагаад мэдхгүй зүгээр л ингээд ийм би бас энэ цэвэр өнгөлийн зүүж байгаа шүү дээ. Тэнгүүд яагаад ингээд зохиолдог байхгүй юу? Тэгээд зүгээр энэгээр эхлээд юу тавьж байгаа. Сонсогч нь бороо орж намайг баярлуулаад байна. За ингэ сэтгэл санаа зайхан болчих жоох байхгүй. Тийм жижиг юм асуудал сэтгэл санаа ирэл зүг болчих жоо. Тэгвэл ингэ яагаад ингэж би артаас ингэ энэ тохойны хэсгээр тэгэл боддог тэгэл бол. Би уусаа тийм нүр амар сайн бодож болж чадахгүй зүгээр яг өөртөө тохируулаад өөрийнхөө нүрэл хэсгийг л боддог. Ингэж барьж агаад энэ даагаараа зурна. Тэг миний хомсыг бас зүгээр ингэж орхичихгүй дөө гэд. Би хомсоо хийлгэсэн мэсэ. Тэгээд дахиад ингэж гээлийн хомсоо ахин салгуулах цаг цав байхгүй байсараа тэг би өөрөө сайхан ингэж зүгээр ингэж авцсан байгаа. Дэнс дээр ингэж салгуураа тавьсан байгаа. Тэгж байгаа дугаасаа ингэж өндөр ийм дэрэлтэг юм эсвэл тэг ингэж гэд ураад байдаг. Тийм юм би захиалсан байгаа л та. Сүүлийн таныг бүр амар халуун. Тэгээд би яаж хамбар бас унийг үз яддаг. Халуун би яаж чаддаггүй байхгүй юу? Тэгээд тийм болохоор одоо гадаа ингэ сэргэн болоод амар баяртай байна. Тэгэл нэг хальт ингэ тараагаал уусгаад гэх юм уу да. Энэ юм би өдөр тутмын бодгаар ингэ харуулъя гэж бодсон гэсэн чи яах вэ? Тэгэхээр жоохон нэмчихье. Гадаа бороо орж байгаа учраас сэтгэл санаа сайхан байна. Тийм учраас нүрийнхаа бодлыг нэмэхээр шийдлээ. Нүдний ха бодлыг ингэж явж байгаа. Яг ингэж явж байгаа. За жоохон нэмж гэж явсаар байгаа гэтэргээ бүр яг смок хай бодлоо. Монгол хэл гэснээс би бас ингэ найзлуудаа ингэ монголоор юм санагддаг төхөөр. Би ингэ байнгын монголоор үгшиж. Борооч байна. Ямар гоё бэ? Борооч байна. Жилийн өмнө бичлэг рүү ярьсан байхгүй. Амар их юм сул үг ашигладаг юм лээ. Тэгээ одоо ягаад ч юм бэ улам бүрийг сул үг ашигладаг болоод байгаа. Тийм. Тэгээд ардаас нь повдер. Ийм хаанхыг ч мэдэхгүй нэг ийм контр байна. Энэ хаанхыг юм бэ? Качвс гэнэ. Нэг ийм контр. Росманаас авсан. Одоо би контр тавьчих дэрийг харуулъя. Та нарыг бага хат гэдэг байсан ингээ бороо орч мороо шүү дээ. Тэмүүт ингээл wifi унтраа, дата унтраа, сүлжигээ хаа. Нэг онгоцон дээр 50% өдр гэж тэгэхгүй бол ингээд нэг аян цагж буучрах гэдэг юм шиг дээ. Одоо дүүрлээд гэсэн ингээ бороо мороо орч мороо нэг юм wifi унтрах хастай ч юм шиг. Уцаа унтрах хастай ч юм шиг тийм цаанаас юм суудсан. Би нэг хичээж байгаа байхгүй гэдэг амаа ангахгүй. Тэгвэл нэг амаа ангах гэдэг байхгүй би. За ингэж хормосныхаа эхнийхээ бодгонд ардаас нь хүлээж аваад хацныхаа ардаас нь ингэж дэврүүлж агаад дахиад ингэ дэврүүл ингэ дэрвгэр болгоно гэсэн үг. Би ингэ нүднийхээ доошгоо бүр ингэж оруулдаг гэж боддоо. Тэгээ ингэ бүтэн ер нь бол ингээл нүрийн юм талны ягаа харагдана л гэсэн үг. Тэгээ ингэж тавихаар ихтэй юм жоохон цоглог. Тэгээ жоохон эмхтэлэг харагддаг гэх юм уу да. Духан дээр тэгж би амар тавьдаггүй угаасаа нэг мэдэгдэхгүй л тавьсан. Гэтэ яг гэсгээд өнгөрөөч. Одоо хамар дээр тавих гэж байна.
эхлээд ингээд доороос нь тавингуудаа би ингээд хажуу талын зураад гэх юм уу гаргаж ирээд тэнгуүтээ дээд талыг гаргаад тэгээд ингэж бүгдийг нөхөөд холбоод гэх юм уу. Би өмнө ингээд өгн бүр сармаас наадаг байсан за. Тэгтээ тэр нь арай хурд харагдаад байдаг юм билээ л дээ. Ийм хоёр уурлаа мадаг байна. Тийм амар матч биш. Glowич биш, glossч биш. Тэгмээ одоо энэ арай жоохон тод байхгүй юу? Тэгээд энийг нь гол хэсэгт нь одоо надад юу ч алга нэг өсний эндөө ерөөсөө алга. Тэгээд ингэсгээл болгохоос өрөг алга. Энэ жоо урагчхаж тийм бол ингээд яг гой болдог байхгүй. Тэгээ би ингээд ингэн гэж бодоод өөрөө хайцалцсан. Тэгээ ингээд болох байхгүй. Миний нүрэ боддог бичлэг. Би өнөө амар хоп бацж гэж яаж бодож ирсэн аа. Зүгээр сайхан нүрэ буцаараа дуусгасан гэсэн. Яцаа миний гарч хичрээд байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Яг амар ютубер чиг хэллээ шүү дээ. Дараагийн бичлэг хүртэл бай.